Америк нэгдсэн улс орон нутгийн хоолойг хамгаалах ажилд олон улсыг оролцохыг хүсэж байна. Ираны дайны улмаас ойролт орондын улсуудад 200 тэрбум Америк долларын гар зохирол учирч байна. Япон улс анх удаага өөрийн үйлдвэрлэсэн холын тусгалттай бужингуудыг байрлууллаа. Орос Албаны улсын цэргийн нисэх онгоц Кремль тасалдаж 29 хүн амьд үлджээ. Сайн байцгаана үзэгчдээ, Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад мэдээг хүргэх болон анхаарлаа хандуулна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хийх довтолгоог 2-3 хоногийн дотор зогсоож болно. Дайныг дуусгахын тулд заавал хэлэлцээр хийх шаардлагагүй гэж мэдгдлээ. Яг үүнтэй зэрэгцээд Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Аль Жазирад өгсөн ярилцлагада Вашингтонтой шууд бусаар харилцаж байсан ч албан ёсны хэлэлцээ огт болоогүй талаар хэллээ. Америк нэгдсэн улсын хувьд ямар нөхцөл байлдааны ажиллагааг зогсоох тухайд Дональд Трамп Иранчуудыг чулуун зэвсгийн үе рүү буцаж цөмийн зэвсэг үйлдвэрлэж чадахгүй болсон гэдэгт итгэлтэй болсон үед л зогсноо гэсэн байна. Гэвч Иран цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар буулт хийх магадлал бага. Учир нь хөгжүүлж буй цөмийн хөтөлбөрүүд нь зэвсэг бүтээх биш, иргэний зориулалттай тул хөгжүүлэх хэсэг нь тусгаар улсын дотоод асуудал гэсэн байр суурьтай байдаг. Ираны дайнтай холбоотой бас нэгэн чухал асуудал бий нь Ормузын хоолын аюулгүй байдал юм. Ираны дан эхэлсэн цагаас хойш дэлхийд дахин шатхууны үн огцон өсөж, судлаач шинжээчид дэлхийн түүхэнд хамгийн хүчтэй нийлүүлэлтийн шок газрын тосны салбарт үүснэ гэж анхааруулж байгаа. Энэ нь Ираны зэвсэг түвчин Ормузын хоолоогоор явж буй хүлгүүд рүү давталж нефтийн урсгалыг хязгаарласны үр дагавар юм. Дональд Трампын хувьд Ормузын хоолыг нээхэд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсан холбоотон орнуудаа ихээхэн шүүмжлэлтэд хандаж байна. Тэрээр Truth Social сүлжээндээ Ираныг дарж авах ажиллагаанд оролцохоос татгалзсан улсуудад цаашид Америк нэгдсэн улс тусламж үзүүлэхгүй. Яг бидэнд туслаагүй шиг гэсэн байгаа юм. Ингэхдээ Их Британи Франц улсыг онцгойлон дурдаж Израиль руу нисэх онгоцуудыг Францын газар нутгаар эсхийг зөвшөөрөхийг шаардаад байгаа. Ингэхдээ Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон дайн эхэлсэн цагаас хойш аливаа байлдааны ажиллагааг дэмжихгүй гэдгээ хэлж байсан. Үүнийхээ хүрээнд Иран руу хийх цохилтод өөрийн улсын баазуудыг ашиглуулахгүй хэмээн хориг тавьсан юм. Америк нэгдсэн улс болон Израиль улсын Иранд хийж буй дайн ойролт орондын арабын улсуудын эдийн засагт ноцтой хохирол учруулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр гаргасан судалгаанаар энэ дайн ойролт орондын эдийн засгийн өсөлтөөс ойролцоогоор 200 тэрбум Америк долларыг устгаж болзошгүй гэж тооцоолжээ. Арабын орнууд Ираны дайны улмаас дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд 120-194 тэрбум $, алдагдал амсах магадлалтай байна. Судалгаанд араб орнуудын эдийн засаг, нийгмийн үр дагаврын олон нөхцөл байдлыг авч үзэн шинжилжээ. Дайныг харьцангуй богино хугацаанд дуусгасан ч урт хугацааны ноцтой гар цохирол байж болохыг судлаачид онцолсон байна. Судалгаанд дурдсанаар нийт алдагдал нь бүс нутгийн ажилгүйдлийн төвшинг 4% нэмэгдүүлэх магадлалтай. 3.6 сая хүн ажил орлогогүй болж 4 сая хүн ядуурлын шугамаас доош орох эрсдэлтэй байна. Хамгийн хохирол амсах бүс нь Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнууд гэлээ. Эдгээр бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2%-аас дээш буурах төлөвтэй байна. Үүнд Катар, Кувейт, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнууд Ормузын хоолыг хаасны улмаас нефт байгалийн хийгээ экспортлох боломжгүй болсон нь хамгийн ихээр нөлөөлж байгаа юм байна. Goldman Sachs Group-ийн тооцоогоор хэрэв мөргөлдөөн 4-р сарын төгсгөл хүртэл үргэлжилвэл Катар болон Кувейтийн дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил тус бүр 14% буурч магадгүй гэсэн. Энэ нь 1990-ад оны ихэнх үеийнхтэй ижил эдийн засгийн уналт байхаж Сауди Араб болон Арабын нэгдсэн Эмират улсын тухайд Ормузын усан замаас нефтийн урсгалыг өөр чиглэлд татах боломжтой тул харьцангуй бага алдагдал амсаж дотоодын нийт бүтээгдэхүүн нь тус ойролцоогоор 3 болон 5% буурч магадгүй юм. Энэ нь 2020 оны COVID-19 цар тахлын үеийнхтэй дүүцгүүц эдийн засгийн хохирол юм. Fitch Ratings-ийн мэдээлснээр мөргөлдөөн эхэлснээс хойш SP Mana Sukuk индексийн өгөөж 3 дугаар сарын 27-нд сард 69 суур оноогоор өсөж 515% хүрсэн бол уламжлалт бондын индекс 44 суур оноогоор өсөж 537% хүрсэн байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын эрсдлийн төсөөлөл огцон муудсныг харуулж байна. Персийн булангийн орнууд нь дэлхийн өрийн зах зээл 40 орчим хувийг эзэлдэг. Тэгвэл Ираны дайны улмаас нефтээс хамааралтай байдлаа бууруулах төслүүдийг санхүүжуулахын тулд
үзээлээ нэмэгдүүлнэ гэсэн таамаглал байна. Бүс нутгийн нийт улсын өр 3 дугаар сард 1.2 их 80 $д хүрч жилийн өмнөхөөс хэдийн 14% өсөд байгаа юм. Гашрамт дуртахад нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн өөр нэгэн дүн шинжилгээ мягмар гарагт гарсан. Үүнд дайн Иран улсын эдийн засгийн өсөлтийг огцом хойш татаж, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.4%-аар тасалдуулж 3.5 сая гаруй хүнийг ядуурлын эрсдэлд оруулж болзошгүй гэсэн байгаа юм. Японы батлан хамгаалах яам мягмар гарагт мэдээлснээр ойролцоогоор 1000 км-ийн хүрээтэй сайжруулсан Type 12 ус газар ангиллын пуужинг өөрийгөө хамгаалах хүчний Кумамото хотын Кингүн баазад албан ёсоор байрлуулжээ. Ингэснээр Япон улс анх удаа өөрийн үйлдвэрлэсэн холын зам пуужингуудыг баазуудтай байрлуулсан тохиолдол болж байна. Энэхүү байрлуулалт нь Японы алслагдсан арлуудыг хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх олон алхмын эхлэл болж байна. HVGP пуужингууд нь хэд аван хэдэн зуун километрийн цаг туулах чадвартай. Батлан хамгаалах сайд Шинжиро Коизуми хэвлэлийн баг хурлын үеэр энэхүү байршуулалт нь Японы сөрөг хүчинд өртөх эрсдлийг бууруулах, хариуллын чадварыг бэхжүүлэхэд чухал гэж тодорхойлжээ. Тэрээр мөн дэлхийн 2 дугаар дайны төгсгөлөөс хойш тулгарч буй хамгийн нарийн төвөгтэй аюулгүй байдлын нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж буйгаа хэлсэн. Энэхүү явдалтай зэрэгцэн Хятад улс Тайваны ойролцоох Японы алслагдсан арлуудад сургуулилт явуулж байна. Мөн хойд Солонгос, Пуужин болон цөмийн хөтөлбөрүүдээ улсынхаа батлан хамгаалах аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл гэж тодорхойлоод байна. Эдгээр эрсдлийн улмаас Япон улс өөрсдийн үйлдвэрлэсэн пуужинг баазуудаа байршуулах ажлыг инхүү яарвчлуулсан байж магадгүй гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Тэдгээр пуужинг Кумамото баазаас хөргөхөд Хятадын эрэг, зүүн Хятадын тэнгис, Тайваны умард зүүн хэсгийг мөн хойд Солонгосын бараг бүх нутаг дэвсгэрт хүрэх боломжтой гэж байна. Батлан хамгаалах яам 3 дугаар сарын 17-нд орон нутгийн засаг захиргааны удирдлагуудтай пуужинг байршуулах тухай уулзсан ч иргэдэд ил тод мэдээлэл өгөөгүй тул зарим оршин суугчид шүүмжлэлтэй хандж байна. Сайд Козими хэвлэлийнхэнтэй ярилцахдаа одоогоор олон нийтэд тайлбар хийх төлөвлөгөө байхгүй ч шаардлагатай бол хийж болно гэсэн байгаа юм а. Японы 2022 оны үндэсний аюулгүй байдлын стратегийн дагуу өөрийгөө хамгаалах хүч хэрэглэхтэй тулбал дараах 3 нөхцөл хангагдсан байх ёстой гэж үздэг. Үүнд довтолгоо болсон эсвэл ойрхон байгаа зогсоох өөр арга байхгүй. Ингэхдээ хүч хэрэглэх нь хамгийн бага шаардлагатай хэмжээнд хязгаарлагдах. Япон улс нь 2026 оны санхүүгийн жилд Фужи бааз дахь HVGP пуужингуудыг Камифурано, Эбино баазуудад шинэ ажиллагааны нэгжүүдтэй хамт байршуулж хүрээг нь 2000 км хүртэл өргөжүүлэхээр төлөвлөж байна. Пуужинг хөлөг онгоцоос хөөргөх хувилбарыг Канагава мужийн Йокосука дахь цөнөөгчд байршуулж агаарын хувилбарыг Омитама хотын Хироки агаарын бааз руу илгээх юм байна. Орос Японы улсын батлан хамгаалах яамнаас Кримд Оросын цэргийн онгоц тасалдаж дотор нь байсан 29 хүн амиа алдсан талаар мэдээллээ. Онгоц иргэний зориулалттай нислэг үлдэж байсан бөгөөд холбоо тасарсны дараа EN-26 онгоцны үлдэгдлийг олсон гэж Яам ТЭС болон РИА Новости агентлагуудад мэдээллээ. Техникийн гэмтлийн улмаас онгоц хаттай мөргөлдсөн бололтой байна. Онгоц нь 6 багийн гишүүн 23 зорчигч байсан аврагдсан хүн байхгүй юм байна. Онгоцонд гадны гэмтэл илрээгүй тул пуужин дрон шувуу ослыг үүсгэхгүй гэж албаныхан үзэж байна. ТАСС агентлагийн мэдээлснээр онгоцтой орон нутгийн цагаар мягмар гарагт 18 цаг орчимд харилцаа тасарсан. Онгоцны үлдэгдлийг 90 хайх аврах ажиллагааны дараа л олжээ. Осолцсон AN-26 онгоц нь зөвлөлт холбоотуулсан үеийн онгоц ихэвчлэн цэргийн зориулалтаар хүнд ачаа болон цөөн тооны зорчигчийг дунд зайд тээвэрлэхэд ашигладаг байсан юм байна. Онгоцыг Украин дахь Антонов компани үйлдвэрлэсэн. Эдгээр онгоцууд 1960-аад оноос хойш ашиглагдаж байгаа ба энэ хугацаанд хэд хэдэн ноцтой осолд орсон түүхтэй. Тухайлбал 2020 онд AN-26 онгоц Харьковд осолдож 26 хүн амиа алдсан. Дараа жилийнх нь осолд Оросын алс орнод муучид 28 хүн, 2020 онд Украин дахь Запорожийн бүсэд 1 хүн амь өргөцсөн. Кримийн тухайд Оросын хяналттай Херсон мужтай хэсэгчлэн хилэлдэг. Украин Оросын дайн 2014 онд Кримд Орос бүрэн хэмжээний довтлогоо эхлүүлснээс хойш үргэлжилж байна. Украины цэргийн довтлогоо ихэвчлэн Оросын хойг дахь цэргийн баазуудыг чиглэж байгаа. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский олонтаа Орост Кримээс татгалзахыг шаардаж ирсэн. Өнгөрсөн 11-р сард Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэй инх тайвны төлөвлөгөөнд Киев Кримийн хяналтыг шилжүүлэх санал гаргаж байна. Оросын талбайтай 730 мянган баррел нефт тээвэрлсэн танкер Кубад хөрлөө. Ингэснээр 3 сарын дараа Куб улсад нефт тээвэрлсэн анхны томоохон танкер ирж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа энэхүү Анатол Колодкийн хөлгийг нефтийн хоригоос хөл хамааран зорьсон газартаа очихыг зөвшөөрчээ.
Оросын албаны улсын танкер Кубын хамгийн том шатахуун хадгалах бомбд болох Матансасын буланд хүрчээ. Америкийн нэгдсэн улсын хоригоос үл харгалзан хөлөг Бямгаргийн орой Кубын усанд орж Гуантанамо булан дахь Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн баазаас холгүй явж өнгөрсөн байна. Америкийн нэгдсэн улсаас уг хөлийг хүмүүнлэгийн шалтгаанаар явахыг нь зөвшөөрч байгаагаа мэдгдсэн танкерыг ирэхэд ойр орчмын хотуудын ихэнх хэсэг цахилгаангүй байжээ. Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канелли мэдээлснээр 3 сарын турш Кубад нефт тээвэрлсэн танкер ирээгүүн улс даяар цахилгаан байнга тасрах, эмнэлэг нийтийн тээврийн үйл ажиллагаа доголдох нөхцөл байдлыг үүсгэж хөдөө аж ахуйн салбарт сүйрлийн ирмэгт хүрсэн гэлээ. Тиймдээж Кубын эрх баригчид иргэд танкерыг баяртайгаар ухтан авчээ. Энэхүү танкераар ирсэн нефтийн ачаар Куб улс хэсэгч гисэн амьсгаа авах боломжтой болж байгаа юм. Гэхдээ ирсэн нефтийг дотооддоо боловсруулж хөдөлгүүрийн шатахуун болон дизель, цахилгаан үйлдвэрлэх түлш зэрэг бүтээгдэхүүн болгоход хэд хоног шаардагдана. Мэргэжилтнүүдийн тооцоогоор Оросын албаны улсын нефт нь ойролцоогоор 1800 баррел дизель гаргаж Кубын өдөр тутмын хэрэгцээг 9-10 хоног хангах боломжтой юм байна. Мөн хөлөг Оросын Уралс төрлийн дунд хүчлэлэг нефт тээвэрлэж ирсэн. Энэ нь Кубын нефт боловсруулах үйлдвэрт тохиромжтой. Куб улсын шаардлагатай шатахууныхаа зөвхөн 40%-ийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь импортлож, эрчим хүчний сүлжээгээ ажилуулдаг. Куб нефтийнхээ ихэнхийг Венесуэлаас авдаг байсан ч Америкийн нэгдсэн улсын товтлогооны улмаас Венесуэлийн нийлүүлэлт зогсож Кубад нефт хүргэх боломжгүй болсон удаатай. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт бусад мэдээг товчхон хүргье. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаан ордонд барихаар төлөвлөсөн 400 сая америк долларын бүжгийн танхимын төслийг шүүх төр зогсоолоо. Дүүргийн шүүгч Ричард Леон Конгрессийн зөвшөөрлгүйгээр уг төслийг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж хориг тавьжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд түүхэн ач холбогдолтой зүүн жигүүрийг нураасан нь эрх мэдлээ хэтрүүлсэнд тооцогдно гэж үзэн үндэсний түүхэн өвийг хамгаалах сан шүүхт хандсан юм а. Шүүгч шийдвэрээ 14 хоногоор хойшлуулж Трампын засаг захиргаанд давж заалдах боломж олгосон байна. Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам аль хэдийн давж заалдах гомдол гаргажээ. Их Британий хаан Чарльз энэ оны 4-р сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсад төрийн айлчлал хийхээр болжээ. Букингемийн ордон уг айлчлалыг баталсан ч зарим улс төрчид Ирантай холбоотой зөрчилдөөн үргэлжлэж байхад айлчлал хийх нь зохимжгүй хэмээн хурцаар шүүмжилж байна. Гэсэн хэдий ч гадаад хэргийн яам уг айлчлалыг Америкийн нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ойтой холбон зохион байгуулахаар төлөвлөжээ. Айлчлал 4-р сарын 27-наас эхлэн 3 өдөр үргэлжлэхээр тодлогджээ. НАСА-гийн дөрвөн нисгэгч Флоридад дах Кеннедигийн сансрын төвөөс хөөрч 10 хоногийн турш дэлхий болон сарыг тойрон нисгээр төлөвлөж байна. Энэхүү багт НАСА-гийн нисгэгчид Рейд Вайсман, Кристина Кох, Виктор Гловер, Канадын нисгэгч Жереми Хэнсон нар багтаж байна. Тэд 1972 оны Аполло 17 хөтөлбөрөөс хойш анх удаа сарыг зорих хүмүүс болж байгаа нэг юм а. Гэхдээ энэ удаад сарн дээр буухгүй 2028 онд хийх буултын бэлтгэл шатны нислэг юм. Төслийн үр дүнд НАСА ирээдүйд сарн дээр урт хугацааны суурин байгуулах зорилготой ажиллаж байна. Тансаг тайз өвөрмөц үзүүлбэрүүдээр алдартай Евровижн дууны тэмцээн анх удаа Аз дахь хувилбараа зохион байгуулахаар болжээ. Өмнөд Солонгос, Таиланд, Филиппин зэрэг 10 орны телевизүүд оролцохоор хажуулсан. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хэлбэртэй байна. Оролцогч орнууд эхлээд дотооддоо шалгаруулалтаа явуулж дараа нь Бангкок хотод болох финалд өрсөлдөн. Финал 11-р сарын 14-нд шууд амжилт юм а. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа тасанд баярлалаа.